За сайн байна уу? MB Shop-ийн мөнгө байна. Бидний бэлддэг лаптоп, технологийн салбарын тэр тусмаа компьютерийн талаар ярьдаг цуврал бичлэг маань эхэлсэн байна. Энэ удаа бид нэр гейминг буюу тоглоомын ноутбукны талаар хэрхэн урт хугацаанд зөв ашиглах вэ талаар сэдвээр амраа дүүтэйгээ ярилцгаар ирсэн байна. За юу вэ? Ноутбукны түүхийн талаар гэх юм бол үндсэндээ 1980 оноос эхэлтэй. Хамгийн анхны ноутбук 1980 онд үүсээ. За түүнээс 90 он анх тоглож болдог буюу 3D тоглоом тоглож болдог ноутбук. За график карта буюу тусдаа ноутбук бол 2000 оноос хойш яригдаад 2010 оноос хойш RTX энэ хүчтэй одооны яригдж байгаа үнэхээр хөгжлөн дийлэхгүй график карта үүссэн гэж яригддаг юм байл л дээ. Одоо аим үнэтэй 5-6 сая төгрөг график карта тоглоомын ноутбук авчаад тэрийг ингээд гой бүрэн ажиллуулж чадахгүй байгаад байдаг тий. Яг гейминг ноутбукыг яг бүрэн ачааллуулахын тулд яг яах хэрэгтэй вэ? Ер нь бол эхний ээлжинд заавал зэнгэлээтэй байх хэрэгтэй. Тэгжиж ерөөхдөө өөрийнхөө хүчин чадлыг 100% гаргаж чаддаг гэсэн. Тэнгүүд зэнгэлээгүй тохиолдолд ноутбук маань ерөөхдөө 60-70% тал ажиллана гэсэн. Одоо яг өөрийнхөө гаргаж байгаа ватт нь тэр график карт CPU-г ачаалж дийлж хүрэхгүй учраас тогон залгагдчихэж 100% ачааллаа гэсэн. Хамгийн энгийн ойлголт гэсэн юм шүү дээ. Лаптоп үйлдвэрлэгч брэнд болго өөрөөсөө гэсэн амар машинттай байдаг те A3 зэрэглэл ингээл чиний хаар бол хамгийн супер гейминг супер гэхээс илүү ер нь бол яг өөрийнх нь доторх хөргөлтийн систем энэ орж байгаа материал хөрслөд надад чухал санагддаг. Жишээлбэл энэ хүү төмөр гадаргуутай ноутбук арай илүү хөргөлцөөтэй, арай илүү хурцтай байж болоод ирдэг. Тэгэхээр хөөдөө ашиглах хугацаач хүртэл уртсан. Тэгээд хөргөлт аваараа бага болоод ирэхээр thermal paste гэж байгаа. Тэрийг нь ерөөдөө жил ч юм уу 2 жилдээ заавал нэг удаа сольж явах хэрэгтэй. Тэрхий талд үүснээс болоод компьютерийн насжилт багасна гэсэн. Ашиглаж байгаа шууд асаалтын байж байгаа шууд ингээд хаагаад унтраахгүйгээр хааж авч явах хэл ер нь бол хамгийн буруу. Тийм монголчууд хэлж юм жоох нэг юм жижиг брэндүүдийн хямдхан болохоор гейминг авцсан байгаад байдаг. Тэгээд давай цаашлаад бидний мэддэг үндсэн ноутбукуудтай харьцуулахад бас хүрхгүй байгаад ингэж би ойлгосон. Ер нь бол бас хүрхгүй. Яагаад гэх юм бол график карт өөрсдөө гэсэн ватт чадал гаргах чадамжтай байхгүй. Тэнгүүт өндөр хүчин чадал гаргадаг 40-60 гэдэг график карт маань бага хүчин чадал 40-70 гэдэг график карт самууг л өндөр хүчин чадлаар ажиллах боломжтой. Тэгэхээр тэр сургаггүй брэнд гэж юм ямар ч тийм брендийн бичиггүй ноутбукт маань болохоор хамгийн ватт багаар нь график карт CPU үйлдвэрлэж гэж сонсоход болохоор өндөр юм шиг сонсогдоод байгаа юм нэ. Яг ажиллагааны чадамжин дээрээ тулаад ирэнгүүт ч амар өндөр хална шатах магадлал нь үүснэ. Тэгээд ватт бэнэрээс нь маш багтаа галаад тэр. Тэгэхээр үндсэндээ энэ хална л гэдэг л да. Бид нэр тоглоомын ноутбукнд хамгийн гол нь хөргөх систем айгу өндөр байх хэрэгтэй юм байна. Тийм үү? Ингээл хараад энэ кулинг систем нь яаж явж байгаа гэдгийг ер нь бол эхлээл яг ноутбук сонирхож байгаа YouTube-с ч юм уу задлж байгаа бичлэг зөндөө байдаг шүү дээ. Тийм бичлэгүүдийг үзэн доор нь сенс тавьж ашиглана. Сенс бол ерөөхдөө ноутбукны халалтаас 3-5% ч юм уу багасгадаг. Тэгэхээр ерөөхдөө ноутбукны ажиллагааны чадамж хүртэл хурцаад ирнэ гэсэн. Тэнгүүд бас SSD hard гэж байгаа өөр. SSD hard-ыг 10-аас 15% үлдээж ашиглахгүй бол 100% ингээд улаатал ингээд үргэлжлээд идэв шүү дээ. Тэнгүүд ерөөхдөө өөрийнх нь ачаалал хорт хүртэл хамаагүй багасаад ноутбук мэдээж гацж эхлэн гэсэн үг. Тэр нь ганцхан гейминг дээр яг дээр ер нь бүх SSD гэдэг хартан дээр 10-аас 15% яг тийм спейс үлдэх хэрэгтэй байхгүй зай үлдэх хэрэгтэй. За хүмүүс болохоор Alienware-ыг айгуу хэрэгтэй. Alienware те хамгийн анхны гейминг ноутбук гэж ярьдаг юм билээ. За ROG манай энэ дээр ээж дээ. За энэ дээр Asus-ын Predator Acer тий Predator эднэрийн хоорондын ялгаа нь яг гоё ярьчээ энэ айгуу олон жил ажиллаж байгаа үний үед юу гэж бодож байна. Миний хувьд бол нэх авир ялгаа байхгүй. За зүгээр жишээлбэл ROG гэх юм бол задлаад үзэхэд дотор нь 3 сенстэй хамаагүй л үргэлжлэн систем сайтай байдаг. Predator бол зүгээр 2 сенстэй гэсэн. Тэр нь бол арай халт багтаа байдаг. Тэр нь ROG ашиглахад Alienware ROG хоёрлаа яг ингэж хөргөлтийн системийг 100% асуудалгүй яг өөрөөрөө шийдэж байгаа юм талаар байна. Одоо энэ Predator бол юм төмөр гадаргуутай байхгүй. Ер нь бол нэг 2 сенстэй байхад бас хөргөлтийн систем хүртэл ямар ч асуудалгүй байна гэсэн үг байхгүй. Ихэнх гейминг тоглоомнууд дээр сайжруулалт явах боломжтой. Одоо юу гэдэг нь нэг гинтлээ тэрийг ахиж сэргээх ч юм уу одоо юу гэдэг нь. Одоо яг өөрийнх нь бордон дээр суурилсан CPU график карт хоёрыг бол ямар ч тасварлах боломжгүй. Хамгийн амьдралтай хоёр юм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө CPU-ний thermal paste, graphic card thermal paste-ийг жил юм уу 2 жилдээ заавал сольж хэрэгтэй. RAM, hard хоёрыг бол яаж сольж болно. RAM-ыг бол 64 128 болгосон ч болно.
Тэгээ RAM hard өндөр болсноор одоо юу гэдэг график одоо дийлхэ болно байл гэж байхгүй. Одоо тоглоом тоглодог хүмүүс бол одоо доор хаяж 1 TB SSD hard-ыг ашиглахгүй л ерөөд SSD hard-нд дүүрэх магадлал дүүрэнгүүтээ дүүрхээр нь ч нөгөө мэдээж ажиллагааны чадамж нь хүртэл буураад. Тэгэл ер нь одоо өөрийнх нь драйверыг хүртэл яг 100% албан ёсны сайтнаас нь татаж таниулахгүй бол буруу таниулснаас болоод гацалт үүснэ FPS унах гэж тоглоом тоглож байгаа. Тэгээ видео рендер хийж хүрт нь хүртэл одоо ундаг байх нь илүү удаан рендер хийх юм эсвэл нэг юм жоохон дундаа алдаад болж байна. Наач амар зөв мэдээлэл авахгүй тий. Би болохоор нөгөө яг нь ер нь бол топ нь бол Alienware буюу ROG юм байна. За тэгээ NextX байгаа тал дээр бас нөгөө эдний чинь үнэлгээний хувьд өөрчлөлт одоо үнэлгээний айгүй өндөр. Тэгээд арай нөгөө зардлын танихын тулд одоо энэ 5 gaming ч юм уу, Predator ч юм уу, эсвэл тэгээ Max-ийн Shadow гэдэг бас төрлийн цагаарууд гардаг. Тэглээгээд муудаад байгаа гэсэн үг ерөөсөө биш. Их гейминг ноутбукууд заяа одоо i7-оос i9 нь яг ямар ялгаатай байгаад байгаа. Хэдэн ялгаатай байгаад байгаа ч юм уу. Яг i7 i5 дээр гейминг байдаг л да. Байдаг. Гэхдээ би зүгээр i9-тэй энгийн лаптоп гэж мэдэхгүй байхгүй. Одоо тэ энэ талаас орчаад яа тийм бол. За ер нь бол i9-тэй байхаар угаасаа л нэг мэдээж тултал нь одоо юм хийдэг хүмүүс сонгож аав. Зөвхөн тоглоом тоглож байгаа хүн бол i5 CPU сонгоод тэмүүлтэй график карт нэр өндрөөр авах юм. За. Тэмүүд одоо edit хийдэг, render хийдэг, график дизайны хүмүүс болохоор яг CPU, RAM, график карт энэ бүгдийг харж авах хэрэгтэй. Яг төгс авах хэрэгтэй байна те. Зарим хүмүүс ингээл хийдэг л да яг хаяал тоглодог. Тэгтээ ер нь бол энгийн хэрэглээ гэдэг байгаа байхгүй. Тиймэрхүү хүмүүс хүмүүст бол зүгээр i5 нэг бол явах график карт жоохон өндөртэй бөгөөл тэгэл 4060 мартай i5 багт бол яг үний доош ороод ирж байгаа байхгүй. Тэмүүд одоо бүр i9 хүмүүс чинь нэг амар бих гэдэг юм шиг. Тэмүүд ерөөсөө зүгээр өөртөө тэрийг нь хэлээл ойлгуулаад таны мөнгөнд ч гэсэн хэмнэлттэй гэдгийг хэлээл тэгэл i5-ыг нөгөөл хизээч тултал нь ашиглахгүй байж ээж те. Тэгсээр нэг хаяа нэг тоглолцдог. Тэгэл board excel ашигладаг бол i5 тэгээд зүгээр график карттай болж байгаа. Тэрийг бас айгуусаа ялгаж салгаж авах нь шүү манайхаа. Юу тулгаалаа. Одоо ерөөдөө ноутбукны одоо CPU график картыг гол нь сольж болохгүй учраас анхныхаа сонголтыг зөв хийх хэрэгтэй байхгүй юу хийж байгаа гэдгээ яг өөрөө бодож байгаа. Ирээдүйд би юу ихлээ ч юм i7 i9 ч юм i5 эсвэл график картын дээр 4060 50 70 гэл одоо сонголтоо өөрөө яг тэгж бодож хийх хэрэгтэй л дээ. Тэг 5 жил дуугаа ажил болчихмаар байна. Тэгтээ тоглоом тоглоно. Гэтэ өөрөө 10 жил өгөх тагаад. Тэгтээ тэр нь чинь гоё санал болгол яг аль брэнд эсвэл яг юу үзүүлэх брэнд бол хамаагүй. Брэнд хамаагүй л гэж үзэх үү те. Тэгээ зүгээр туртаагаа сонгож болно. Гол нь өөрөө тэр нэг арчилгаагаа сахих хэрэгтэй байхгүй. Тэгээ яг үн яг байнгын хит халттай өндөр халттай байгаад байгаа компьютер мэдээж хурдан модно. Тэгээ хурдан модж байгаа хэрэг thermal paste гэдэг одоо спүүний тус гэж байгаа. Тэр нь ихэд байнга модж гин гэсэн. Тэрийг жилдээ заавал нэг удаа солих хэрэгтэй ч. Тэгээд задлж цэвэрлэх хэрэгтэй. Тоошоо нас хол байлгах хэрэгтэй ч. Тэгээ хүмүүс яг би юу авах уу гэж тэгдэж би яг тэгэл дээрс нь Asus Dell 2 яадаг гэдэг гэл те. Ялгаагаар заавал нэг ялгаа хүсээд байдаг шүү. Гейминг тал дээр чи номер 1-т санал болгох. За ялгаа бол одоо дэлгэцний гэрц. Яг үнэ. Тэрний гэрцэндээ 100% тэр компьютер маань өөрөө хүрч чадчихна уу гэдэг бас юу. Тэнгүүд 60 гэртэн дэлгэх 144 244 гэж байгаа шүү дээ. Тэнгүүд 60 144-2-ыг бол яг хүний нүд ялгах боломжтой. За. Тэнгүүд 144 240-ыг бол яг нөгөө мэргэжлийн өндөр түвшний тоглогчдод л яг ялгаж харна гэхээс одоо манайд бол яг тэгэхээр тийм яг ялгааг нэг амар олж харахгүй гэсэн. Бодит өнгө ялгах чадамж нь одоо тэр чинь бүгд дотор нь өөрөөр байгаа шүү дээ. Энэ одоо 90-т ч юм 80-т ч. Тэнгүүд яг тэрийг бас тойрон тооцоолж авах хэрэгтэй юм те. Pop бол тэгэл ROG, Alienware Predator, Lenovo Legion эсвэл нэлээд гоёлж ирж байгаа. Тэгээд хамгийн төсөлт нь Asus-ын 5 gaming. Ерөнхийдөө бол аюул өндөр үзүүлэлттэй байдаг хэрнээ маш одоо бажет үний хувьд маш гоё боломж тийм. Ер нь гейминг маш өндөр үнэлгээтэй ч тийм. Бусад энгийн компьютер байдаг үнэлгээтэй. Гэтэ гол нь яг зөв сонголтоо хийх нь яг юу харах хэрэгтэй вэ гэдгээ аюулс бас чухал юм байна. Гейминг яг доороос системүүд нь ингээл аюул зузаан. Учраас одоо хүрээлтийн систем аюул сайн болчихж байгаа байхгүй. Daily experience загварлаад ирэхэд маш нэмэгдэн шүү дээ. Тэнгүүтээ дээрээс нь өөр тэр график карттай. Тэгэхээр нэг амар өндөр хүчин чадалтай програм ачааллах хэрэггүй л гэсэн үг. Удаа хугацаанд. Арга гэсэн дэлгэхгүй юм шүү дээ. Үндсэндээ кейс нь тэр нь бол жижиг одоо нэг байхгүй
4-5 минут гэж видео эдит хийхэд бол асуудал ер нь байхгүй гэсэн. Тэгээ үс аюу гомдол ирдэг л жижиг кейсэн дотор том график карт тавьчаад нөгөөд нь халаад байна гэдэг урлаа. Халсан компьютер яадаг болохоор унтардаг байгаа шүү манайхаа. За баярлалаа Амраа. Үнэхээр яг гээд та бүхэндээ одоо яг гаймын загвар сонирхоод явж байгаа хүмүүстэй хэрэгтэй байх үднээсээ юуг нь харж сонгож авах вэ? За нэгэн тавсан компьютероо яаж урт хугацаанд ажилуулах вэ? Тэ багадаа 5 жил ажилуулах энэ талаар та бүхэндээ хэрэгтэй байх болов уу гэдэг мэдээллийг MB Shop-ийн бөөнгөө MB Shop-ийн Амраа үргэлжлээ. За баярлалаа. За баярлалаа. Өөрөөсөө нэг баярлалаа.